Энэ эрүүл мэндийн амнаас энэ хугацаанд дээр нэг хичнээн удаа шалгалт хийсэн бол энэ бүтц оронтой төсвийн хэтрэлтэй аймагуудын нэгдсэн эмнэлэг, хотын эмнэлэгтэй шалгалт хийсэн. Хоёрдугаарт ковидын өөр мөргөд яриад энэ ковидын би ч төр хороонд ажилласан шүү дээ. Тухайн үед эрүүл мэндийн амны өгсөн тайлан би дөнгөж урал дээр нь суусан. Эрүүл мэндийн дадлын ерөнхий газар эрүүл мэндийн ам хоёрын одоо эмнэлгийн тусламжилчрагт өгсөн тайлан дээр чинь 260 хэдэн төгрөгөөр зорьцсон. За хамгаалах хэрэгсэл хувцас хонор гэхтэр чинь 71.1 хэдэн төгрөгөөр вакцины 0.9 төгрөгөөр зорьсон. Би тухайн үед энэ тайлангаа засаар нэгтгэрэгэд хэлсэн. Эрүүл мэндийн салбарын хүн учраас эрүүл мэндийн юуны хувьд тухайн үед ковидд нэг чиг өөр гарах нь гарсан л та. За энэ хамгааллын сайд асуулт асуух чинь та таны үгээс за 5 номер гишүүнээ 5 номерыг микрофон нэмнэ. За юуны үрийн тухайд бол мэдээж ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хоригдлогдсон үр тодорхой хэмжээгээр явж ирсэн. За түүнээс гадна эдийн засгийн одоо инфляц, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ялангуяа ийм эмнэлгийн хэрэгслийн үнийн өсөлт бол нэлээд энэ үр хоригдлогтод бас нөлөө үзүүлсэн. Энэ дээр бол харин аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад энэ төсвийн хяналт шалгалт хийх асуудлыг бол төсвийн ерөнхийлөн захирагч засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу орон нутгийн аудитын байгууллагууд хийж гүйцэтгэж байгаа. За тэгээд эдгээр тайлан юмнууд өгсөн зөвлөмж албан шаардлага акт тавьсан акт энэ төр бол бас хууль журмынхаа дагуу барагдуулалт нь явагдаж байгаа.